үсэйг бүрэн төсгүй үнсгийг ойлгоход орчуулж байгаа бидний дээр эзэн таны ариун үнсээс нэвчил дүүрэн биш ариун үнсээр эзэн таны дамжуулан орчуулахад эзэн туслаач. Талархъя. Эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Түүний мэдээ 108 цаг байна. Нэг мэдээ 108 цаг. Виктор ахлагч, Ольга ахлагч байхгүй. Өнөөдрөөс хахалын явсан. Интернетээр сонсож байгаа гэдэгт итгэж байна. YouTube-ээр. Иргэжлөлтөй итгэлийн амьдралын 2-р хичээл. Иохан номын 3-ыг дахиад хамтаарай. 7-8. Та нар дээрээс төрөх ёстой гэж би чамд хэлсэнд бүү гайх салхи дуртай газраар хүлээдэг чи дууг нь сонсовч салхийг хаанаас ирж хаашаа оддгийг мэддэггүй сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав. Амен. Эзний энэ хэлсэн үгүүд бол үнэхээр гайхамшигтай агуу үгүй. Зүгээр л салхи ингэж тэнгиж иргээл иши тийшээ яваал гэл тэгэл бол сонсоод өнгөрч болохгүй энэ үгийг. Эзэн ариун сүнсээр төрсөн хүн бүр ийм л байдаг. Амен. Тэр сүнсээр төрнө гэдэг нь ялгаатай өөрөө. Амен. Сүнсээр дахин төрнө гэдэг нь адилхан гэж бол хэлж байгаа юм биш. Сүнсээр төрсөн хүн сүнсээр төрөөгүй хүний хувьд бол ялгаатай. Сүнсээр төрөөгүй хүмүүсийн хүнүүдээр л харж байна. Хүнүүдээр харж л бүгдийг шийдвэрлэж байна шүү дээ. Сүнсээр төрөөгүй хүмүүсийн хувьд сүнсээр төрөөгүй хүмүүсийн хувьд харж байгаа зүйлээ хүнд харагдаж байгаа зүйлээ хараал дагаж явна. Тэгэхээр сүнсээр төрсөн хүн болон төрөөгүй хүний хувьд бол маш том ялгаа байна. Дэлхийн мэдээлэлээр гарч байгаа зүйлүүдээс сонсож харж дагаж байна шүү дээ. Тийм дэлхий болохоор өөрсдийнхөө тэр мэдээллийг л дагаж явж байна. Бүгд болол ганхаж бүгд айх үедээ айж ганх үедээ ганхна. Харин сүнсээр төрсөн хүний хувьд бол тийм биш. Сүнсээр төрсөн хүмүүсийн хувьд харагдахгүй тэр мэдрэмж биш. Харагдахгүй дэлхий гэж байна. Энэ маш тодорхой. Тэгэхээр сүнсээр гэдэг нь энэ бол манам биш. Бидний болохоор энэ зүгээр нэг саянсгатгаар харъя гэж хэлж байгаа юм биш. Ингээд бол байна. Ингээд бол хүчин
Тэнгэр гэдэг нь Бурхны мөнх зүйл үлдсэн юм. 이 하늘이 임한다 그러잖아요. Тэнгэр 그래서 우리 주기도문 볼 때도 бидний заасан зэлбэрлэлийг харахтаа таны бүсэл тэнгэрчгээ газарт биелэгдэх болтугай гэж зэлбэрдэг шүү дээ. 그래서 분명히 하늘에서 움직임이 있고 하늘에서 Тэнгэрт хөдлөх зүйл байна. Тэнгэрт сүнслэг зүйлүүд байна. 네, 이것이 이제 따라가야 돼요. 우리가 따라가야 돼요. Энийг бид нар дагаж явах хэрэгтэй. 거듭난 자들은 분명히 Сүнслэг төрсөн хүмүүсийн хувьд хаана анхаарлаа хандуулж байна гэхээр 하늘입니다. сүнслэг ертөнц Бурхны хаанчлал, тэнгэр, Бурхны хүсэл. 그래서 제가 이제 새벽 기도 때도 Би өөрийн зэлбэрлэлээр 내일 모레지 지금 우리가 хэлсэнгүйгээ санахгүй байна. 어떤 기도 제목을 이루는 게 아니에요. Тэгэхээр бидний хувьд бол чухал зүйл нь бид нар зэлбэрлэлийнхаа тэр хүсэл зорилгыг хийх нь чухал биш. Хийж үлдэх. 아니면 오늘 했나요? 그러니까 내가 기도 제목을 그냥 내가 원하는 것만 딱 이루는 것이 아닙니다. Би бол зөвхөн зэлбэрлэлээр зэлбэрлэлийнхаа хариу авна гэдэг нь бүх зүйл бол биш. 중요한 것은 하나님의 뜻이 이루어져야 돼요. Бурхны хүсэл хийгдэх хэрэгтэй шүү дэндээс. 아멘. Амен. 그냥 하늘 자체 하늘의 그 Тэнгэр тэр чигээрээ Бурхны гайхамшигтай ажлууд хийгдэх нь чухлаа. 그래서 우리가 진짜 거듭났느냐? Тэгэхээр бид нар чихэн сүнсээр төрсөн үү? 거듭난 자는 Сүнсээр төрсөн хүний хувьд бол Бурхны хаанчлал тэнгэр сүнслэг ертөнцид л анхаарлаа хандуулж байна шүү дээ. Би мөнхийн өв залгамжтай тийм талаар бол би та бүхэнд ярьсан шүү дээ. Бидний хүлээн авах өв залгамжил маань юу вэ? 좋은 가정 하나 Бидний сайн бизнес хийм айлсан сайн гэр бүл айлсан ажил үнэхээр сайхан болдго юм. Энэ бол бидний хүлээн авч байгаа өв биш. Маш олон хүмүүс бидний сургуульд Хотын тул шалгалтыг бол өгдөг байгаа. 근데 하늘을 위해서 금식해 본 적이 있나? Тэнгэрийн төлөө бол тэр мац барьж байсан удаа байна. Бурхны хүслийг биелэхийн тулд залбирч 잘 이해하셔야 됩니다. мац барьж байсан удаа байна уу? Бид нэг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бидний авах өв залгамжил гэдэг нь юу юм бэ гэхээр 잘했다는 게 아니에요. энэ ертөнцийн ямар нэгэн зүйлийг бид нар сайн хийлээ гэж байгаа юм биш. 그래서 내가 그 평생 비즈니스를 안 해봐도 Би бол бизнес ажилтаа бол амьдрал хадгалж хийж үзээгүй ч гэсэн 하나님의 뜻을 이룰 수 있다. би Бурхны хүслийг хийх боломжтой. 그래서 여기에서 큰 자 같은데 하늘에서는 작은 자예요. Би том агуу хүн шиг байна. Тэнгэрт бол тэр юу ч биш ээ. Бяцхан нэг юм. 여기선 볼 때는 1등 같은데 Тэгээд дэлхийдээр харах юм бол нэгдээ тэр хүн байранд байгаа хүн шиг харагдаж байна. Тэнгэрт бол хамгийн өчүүхэн болж харагдана. 왜냐면 우리가 받은 기업은 Яг тэр бидний өвч авсан өв залгамжил бол өмнө нь бол тэнгэрээ Бурхны хаанчлал сүнслэг ертөнц тэр энийг бол итгэгч нар сайн ойлгох хэрэгтэй. 나의 이 판단을 이 서로의 그 판단을 Бинийгээ бол махбодын дагуу бид нар харж шүүж болохгүй. 지금 거듭난 자는 Сүнсээр төрсөн 에 대한 хүмүүсийн хувьд сүнслэг ертөнцийн талаар бол маш их анхаарлаа тавьж байна шүү дээ. 만 있는 게 아니라 Өөрийн тэр анхаарлаа тавиад зогсохгүй. 먼저 찾는다는 것입니다. Төрүүлээд хай. 너희는 먼저 그의 나라와 그 의를 Та нар Бурхны хаанчлал зөвхт байдлыг хай. 거듭났기 때문에. Яг тэр сүнсээр дахин төрсөн учраас амен. 그리고 우리가 이제 침례를 받을 때 Бид нар баптизм хүртэхдээ 거기에서는 내 이 육과 миний 영혼이 분리가 되는 겁니다. бод болон сүнс тус-тусдаа 요한복음 3장 6절 보세요. Иохан номын 3-ын 6-ыг харъя. 육으로 난 것은 육이요 Мах бодоос төрсөн, 영이니 мах бод сүнснээс төрсөн сүнс билээ.
За манай Монгол Библиэлд сүнснээс төрсөн сүнс гэсэн байна. Солонгос Библиэлд ариун сүнсээр төрсөн гэж бичсэн байна. Тэгээд энэ дээр бол маш тодорхой махбодоос төрсөн махбод сүнснээс төрсөн сүнс билээ. Амен. 여기에는 분명히 딱 분리가 됩니다. Энэ дээр бол маш том ялгаа харагдаж байна шүү дээ. 내가 영으로 났다라는 것은 Би сүнсээр төрсөн 이것을 볼 수 있다라는 것이에요. гэдэг маань чиний бүрэн төгс харах боломжтой. 지금 바람이 어디서 왔고 어디서 가고 그건 모르지만 Салхи хаанаас ирж хаашаа явдгийг бид нар мэдэхгүй ч гэсэн та нар энийг бол бүрэн харах мэдэх боломжтой гэдгийг Иесус хэлж байна. 거듭난 자는 이렇다는 것입니다. Сүнсээр төрсөн хүний хувьд бол ийм байна. 그런데 이제 이걸 자세히 보시면 Тэгээд нэг сайн нарийн харах юм бол 우리는 육으로 난 자예요. бид нар махбодоос төрсөн махбодоор 그리고 육이 төрсөн хүмүүсүүд махбод бол байхгүй болохгүй. 그래서 이제 여기 육으로 난 자는 육이요. 맞아요. Махбодоос төрсөн махбод тийм ээ бид нар махбодоос төрсөн 없어지지 않아요. махбодчууд байхгүй болоогүй. 항상 있습니다. Үргэлж байна. 근데 영으로 났다라는 것이에요. Харин сүнсээр төрсөн хүн гэж бас байна. 그래서 육으로 난 육이고 육도 있고 Махбодоос төрсөн хүн гэж байна. Сүнснээс төрсөн хүн гэж байна. Тийм учраас бидний хувьд итгэгчнэрийн хувьд сүнснээс төрсөн учраас сүнсээр 세상사는 그게 없잖아요. дахин төрсөн итгэдэггүй хүмүүсийн хувьд бол ийм зүйл байхгүй. 거듭난 게 없으니까 Тэр махбодын хувьд бол сүнсээр төрсөн тийм зүйл байхгүй учраас эдний хувьд бол ямар зүйлийг бие рүү мэдэх боломжгүй байна шүү дээ. Тэгээд тэр итгэдэггүй хүмүүсийн бүхий л харж байгаа тэр анхаарлаа хандуулж байгаа зүйл нь юу вэ гэхээр махбодоо 근데 여러분 우리는 지금 материалын ертөнцид хамаг анхаарлаа хандуулж байна. Бидний хувьд сүнсээр төрж бид нар ариун сүнсийг авсан. 그러면 이제 내 영은 Миний сүнс үннийг хүлээн авч хүнийг дагаж амьдран. 그런데 우리가 이 침례를 딱 받았을 때 Бид баптизм хүртсэний дараа 모든 것을 다 장사 지냈다고 그랬죠. хуучин бүтээлээ бүгдийг оршуу шин бүтээл болж гарч ирнэ. Амен. 다 장사 지냈습니다. Хуучин хүнээ оршуулж 없어지진 않아요. гэхдээ махбодын хувьд бол байхгүй болохгүй. 이거 조금 헷갈릴 수 있어요. Тэгээд хүмүүс энийг жоохон 그 그냥 육을 없애버리고 그냥 네. 딱 남았으면 얼마나 좋아요. баптизм хүртэж байгаа хүмүүсийн хувьд бол махбод байхгүй бол сүнс үлдсэн бас сайхан л. 영접하고 난 다음에 Иесусыг аврагч болон хүлээн авсны дараа сүнслэг биеэр өөрчлөгдөл хийснээр сайхан бай. 부활된 몸이면 Тэгэхээр 벽도 뚫고 가고 тэр сүнслэг бие гэдэг маань хан маныг бол нэвш шутлахаар шүү дээ. Тэгэл дээшээ тэнгэртээ очиод буцаж ирэл 사람들이 볼 때 와우. 예. хүмүүсийг харахад бол вау. 근데 이제 그게 아니에요. Тийм биш ээ. 그건 나중입니다. Тэр бол сүлд 지금은 одоо махбод байх хэрэгтэй. 그런데 내가 침례를 받았어요. Явсан баталгаа авсан. 그러면 이거 뭐예요? Энэ юу вэ? 육이 없어진 거예요? 있는 거예요? Махбод байхгүй бол шинэ үү байхгүй болохгүй байна. 근데 지금 여기에서는 무엇을 밝히느냐? Тэгээд эндээс юуг харуулж байна вэ гэхээр 각 사람의 완전 결정이에요. хүн болгоны шийдвэрээ 그러니까 이 고백이에요. хүн болгоны гомхог. 내가 Сад. 침례를 받음으로 Би баптизм хүртснээр би сүнсээр хамт эзэнтэй амьдарч байна. Амен. 그래서 육에 속한 자는 나는 아닙니다. 그 고백이에요. Махбодоор амьдарч байгаа би сүнснээр төрөөгөө. 있어요. Гэхдээ махбодын хувьд бол хүн болгон махбодод дотор амьдарч байна шүү дээ. 정욕이라고 합니다. Махбод гэхэр махбодын шунал хүсэл. 우리가 이제 영 그럴 때 영의 정욕 그러진 않죠. 예. Сүнс гэж ярихдаа бид сүнсний хүсэл тачаад гэж үгээр ярьдаг шүү дээ. Сүнсний сан характер гэж ярих уу? 근데 이제 이 육은 항상 무엇이 있느냐? Махбодын хувьд үргэлж юу байна вэ гэхээр
이거 잘 진짜 아셔야 됩니다. Вот это Энийг надо бид нар сайн мэдэх хэрэгтэй. 항상 순간적인 성질이 있어요. И знаете, вот Махбодыг бол тухайн үедээ бол тэр свою вот эту зан характер гэж бол байдаг шүү дээ. 그래서 이 순간적인 내 결정적인 성질이 있습니다. И вот это вот, знаете, Тэгээд тухайн үед бол гин шийдвэр гаргах шийдвэр тэр зан характер бол миний хувьд байдаг. 근데 그거를 많이 하다 보면 그것이 이제 성품이 돼요. Ну и потом это Тэгээд энийг хийм бол миний зан характер болно. 볼 수 있냐? 그 Тэр хүмүүсийн зан характерыг яаж мэдэх вэ? Түүний байж байгаа байдлыг хараад мэдэн шүү дээ. выдает его характерные черты. 이거 잘못 말한 것 같아요. 성질 그리고 성격 그리고 성품 그렇게 되는 것 같아요. Зан характер, 그렇죠? 네. То есть сан байдал черты характера или бүгд характер мы бол адилхан шүү дээ. 똑같네요. да, что характерно для нас, получается, что ну это все одно и то же. 지금 이거를 그러면 어떻게 설명할까? 내가 순간순간적인 밖으로 드러내는 게 있어요. Тэгээд би өөрөөр нь хоромд гадагшаага илэрхийлж байгаа тэр зүйл бол байна. 그것을 계속 하다 보면 그것이 나의 그냥 하나의 성격이 되거든요. Тэгээд энийг байнга хийж үлдэх юм бол энэ миний зан характер болно. Потом как бы могут меня уже охарактеризовывать. 네, 그래서 저 사람은 성격이 조금 좋지 않다. 뭐 И ты смотришь на Тэр хүний хувьд бол зан характер нь тийм сайн биш ээ. он взрывной. 어떤 사람은 싸움 성격이에요. Например, Зарим хүмүүсийн хувьд бол тэгэл байнга л 그냥 받는 성격이에요. хэрэлдэж мууддаг муухайштай. Зарим хүмүүсийн хувьд бол хүлээн гэдэг төвчээртэй, зарим хүмүүсийн хувьд бол заавал амт хүүгээ хэлчихвээ санаа амардаг. Зарим хүмүүсийн хувьд бол хичнээн хэлэх үг байсан ч гэсэн төсвөртэй хүлээдэг. 여러 가지 다양하게 있잖아요. И то есть Олон янзын зан характертай хүмүүс байна шүү дээ. 아니 아니에요. Энэ бол сүнс биш ээ. 이렇게 저 사람 진짜 착하다. 영은 아니에요. Тэр хүн бол үнэхээр сайн хүн гэж бодон тэр бол сүнс биш. 이게 그냥 성품이에요. это просто 성격이에요. Энэ бол зүгээр тэр хүний зан характер. 세상 사람들도 좋은 성격 많습니다. Тэр мэдээж итгэдэг хүмүүсийн хувьд ч гэсэн мэдээж олон сайхан зантай хүмүүс байна. 세상 사람들 거짓말 아는 사람 많아요. Тэгээд энэ итгэдэг хүмүүсийн хувьд ч гэсэн удлаа хэлдэг хүмүүс байна. Ууралт хүмүүс их байдаг. 예, 훔치지 않아요. Узгаа хийдэггүй. 착실하게 사는 사람 많아요. Тэр маш их зөв амьдардаг хүмүүс их байдаг шүү дээ. 그래서 우리가 그러잖아요. 야, 저 사람 진짜 착하다. Тэгээд тэр үед тэр хүн ямар даруй хүн бэ? 착한 것은 Даруй гэдэг нь 이 성품이에요. махбодын зан характер аа. одна из составляющих плоти. 그래서 어떤 분은 야, 크리스찬 되면 좀 착해야 돼 그러잖아요. Зарим хүмүүсийн хувьд чи Христэд итгэж болсон бол жоохон зөөлөн бай гэж хэлдэг шүү дээ. Сайн үйл хий гэж хэлдэг шүү дээ. Сайн үйл хийхгүй байх юм бол эзэн бол ирэхгүй шүү гэх мэтчлэн ярьдаг. Тебя не является Иисус. 그래서 이 크리스찬을 뭐로 판단하냐? 이 성품으로 Христэд итгэдэг хүмүүсийг юугаар Они болдог нөхөө гэхээр тэр хүмүүсийн зан характераар. человека. 근데 이거는 육신이에요. Но Энэ бол махбод 모두 다 그 성격이 있는 бүх хүмүүс өөрийнхөө зан характер байна. Махбодын чунд хүслээс гарч байгаа учраас бүрэн төс байх боломжгүй. но так как это все исходит именно из похоти плоти, из вожделений плотских, да, поэтому это не может быть совершенным. 네, 그래서 지금 이거는 우리가 아무리 내가 착하게 나 욕 안 하고 Тэгээд миний хувьд болохоор хараалж хэлэхгүй ингээд дараахан сайн амьдрья гэдэг маань энэ махбодын л холбоотой зүйл шүү дээ. Ты ничего так, это не значит, что все ты такой духовный, да, это просто проявление. 그래서 Сүнслэг хүн биш ээ. Харин тэр хүний хувьд Христэд итгэж болсныхаа дараа нэг ч удаа уурлаагүй Всё, он теперь ни разу гэж не ярьдаг. радуется. 저 사람 영적이다. Ой, он Тэр теперь хүний хувьд бол сүнслэг хүн нет. үгүй ээ тийм биш. 착하다고 해서 영적인 건 아닙니다. От того, что Тэгэхээр тэр хүн сайн зан характертай гэдэг сүнслэг хүн болчихгүй. 나쁜 성질을 가지라는 게 아니에요. ну я не к тому и говорю, что все. Эхлээд муу зан характертай бай гэж бол хэлээгүй. 영감 떨어지고 어려워요. Просто почему? Если ты постоянно будешь гневаться, конечно, Орчуудад хийж байна. вдохновение, и тебе будет тяжело. 맞죠? Тийм ээ. 네, 여러분 지금 우리가 이제 제가 주일날 영감돼서 말했는데 Вот я в воскресенье проповедовала вам именно о вдохновении. 영감은 참 중요한 게 내가 그 말씀적으로 살지 않으면 영감이 없어져요.
би үгийн дагуу амьдрахгүй бол сүнслэг амьдралаар амьдрч чадахгүй. по Слову Божьему, то оно потом будет потихоньку исчезать. 그런데 이제 저는 이제 제가 육신에 대해서 말씀드리기 때문에 И так как я сейчас говорю о плоти, Би махбодын талаар л та бүхэнд тайлбарлаж байгаа учраас 아주 би махбодоо сайн барьж сургаад 조용한 사람이 될 수 있어요. знаете, я могу себя чимээгүй хүн болох боломжтой. так как, ну вот по плоти я могу стать таким спокойным человеком. 근데 그건 다 육신이에요. Но это все Энэ бүгд махбодын тал дээр. 거듭난 게 아니에요. если я говорю о том, Би что сүнсээр төрсөн ч гэсэн махбодын хувьд бол дахин төрөөгүй. плоти 내 영이 거듭나는 거예요. Миний сүнс дахин төрж байна шүү дээ. 아무리 착한 짓을 해도 Хичнээн сайн зүйлийг хийсэн ч гэсэн сүнслэг зүйл тусдаа. хорошие дела, поступки хорошие не совершал, духовное, оно существует отдельно. 왜냐면 내 영은 이 Миний сүнс гэдэг нь үнийг мэдэх хэрэгтэй. Истину. 하늘이 보여야 돼요. Должен Тэнгэр бурхны сүнслэг хаанчлал харах хэрэгтэй. 보여야 돼요. он должен Тэнгэрийн тэр гайхамшигтай ажлуудыг харж мэдэх нь чухал. 이것을 내가 깨닫고 거기에다가 Энийг би ойлгож да, должен разуметь это и именно к этому приближаться. 내가 막 적극적으로 막 그쪽으로 가야 돼요. Я должен би одоо ерөөсөө маш их идэвхтэй тэр тал руу явах хэрэгтэй. в этом направлении. 그런 것을 안 하면 영적 생활을 안 하고 있습니다. Тийм зүйлүүдийг хийхгүй бол сүнслэг амьдралаар амьдрч чадахгүй байх шүү дээ. 아무리 착해도 Хичнээн даруй байсан ч гэсэн суглаанд явахгүй байна гэх юм бол 교회 생활은 чуулганы амьдрал 생활이에요. Потому что гэдэг нь сүнслэг амьдралаа. духовной жизни. 그러니까 올바른 교회 생활. Это, ну, Зөв правильная жизнь. чуулганы амьдралаар амьдрч байна шүү дээ. 교회에 대해서 말씀을 드리면서 Бид чуулганы талаар 대한 강조를 제가 했잖아요. И мы болоод би та бүгдэд олон зүйлийг тайлбарлаж хэлсэн байгаа. именно на поклонение. 내가 신령과 진정으로 예배 드리는 그 Би өмнө сүнсээр хүндэл мөргөд өргөнө гэдэг маань энэ сүнслэг. Говорит о духовности. 아멘. Амен. 근데 많은 사람들이 Маш олон хүмүүсийн хувьд 육신의 성품만 махбодын зан характерыг л тооцоо хийгээд байхаас биш. Улучшить характер свой, да чисто по плоти. 자기가 거듭나는데 이 거듭난 생활을 해야 돼요. Сүнсээр төрсэн хүний хувьд сүнсээр төрсэн амьдралаар амьдрах ёстой байтал 네, 그거를 잘 구별을 해야 됩니다. тэрийг бол сайн ялгаж чадахгүй байна шүү дээ. 예수님께서 육은 Иесус махбодоос төрсэн махбодоос сүнслээс төрсэн сүнсээ гэж илж байна. Есть плоть, рожденная от духа, есть дух. 그러니까 육의 사람은 그러니까 육의 사람이라 그래갖고 다 나쁜 것을 말하는 게 И 아닙니다. знаете, вот плоть Тэгэхээр энэ бол махбодын хүн гэдэг муу хүнийг бол хэлж байгаа юм биш ээ. 좋은 것도 이거 육이에요. потому что даже Тэгж махбод ч гэсэн сайн плоти, то это плоть. 근데 그 육의 좋은 것을 махбодын тэр сайн Я зүйлүүдийг сүнслэг зүйл гэж бүү хэлээ. по плоти, мы не должны это прилеплять к духовному. 예, 우리 고린도전서 15장 Вот 보세요. давайте откроем 1 1-р Коринт номын 15-ыг харъя. 50. 50 стих. 형제들아 1-р Коринт 15-ын 50. Ах дүү нараа үүнийг би та нарт хэлээмах ба цусны Бурхны хаанчлалыг өгч чадахгүй муудах нь үл муудахыг өгөхгүй юм. Скажу вам, Амен. братья, что плоть и кровь не могут наследовать Царствие Божие, и тление не наследует нетление. 지금 내가 아무리 착한 생활을 한다고 해도 Хичнээн бодолын сайхан даруй амьдралаар амьдрсан ч гэсэн би мөнхөө ус руу явж чадахгүй. Наследует Царство Божие. 아시겠죠? 하나님의 나라로 내가 유업을 받는데 Бурхны хаанчлалыг Потому что если бодол сүнсээр төрсэн хүн л өгж авна шүү дээ. принять его может только возрожденный. 그리고 영적 생활을 한 자들이 Сүнслэг амьдралаар амьдрч байгаа хүмүүс л хүлээн авна. 그런데 내가 이 영적인 것은 접어놓고 Харин би энэ сүнслэг зүйлүүдийг бүгдийг хойш нь тавьж хаад 참 착한 좋은 남편 되고 би юу сайн хүн болоод 회사원이 되고 сайн 지금 이 ажилчин болоод байна гэдэг маань энэ дэлхий дээр л хамаатай зүйлсээ. Хороший муж, как хороший человек, там, как хороший работник, да? Это
это все равно, что ты живешь все равно по плоти. 꼭 이렇게 말할 때, 그러면 나쁜 남편 되라는 거야? 그 말을 하는 게 아니잖아요. Муу нөхөр болоо гэж хэлээд байгаа мó? Үгүй, тийм биш шүү дээ. Все Тэгэж бид нар бол сайн хийх нь чухал. 기본적인 우리가 거짓말하면 안 되고 화내면 안 되고 Удлаа хэлж болохгүй, уралж болохгүй. Бид нар бол сайн хийх хэрэгтэй шүү дээ. совершают, мы не должны лгать, это все прекрасно знают. 근데 그런 육신적인 것을 했다고 해서 Тэгж махбодын зүйлүүдийг хийснээрээ би сүнслэг зүйлүүдийг хийлээ гэж муу ярэ. С плотском, да, что ты такой хороший, ты такой добрый, не приписывать это духовному. 내가 지금 영적인 것을 빨리 깨닫고 Би сүнслэг зүйлүүдийг хурдан ойлгож Потому что тэн дээр всем своим бүх анхаарлаа хандуулсан чухал. духовный человек 아멘. Амен. приближается к этому. 그래서 내가 이 진리의 말씀을 배우면서 Би үнний үгийг сурч үнний үг гэдэг нь юу юм бэ гэхээр Слово истина, я должен понимать, что оно. 근데 분명히 제가 이제 주일에 말씀드렸지만 би эзнийдэр та бүгдэд хэлсэн. 받을 때는 Би энэ үгийг хүлээн авахдаа тэр үгэн дотор харагдаж байгаа зүйл байна шүү дээ. Мы должны видеть то, что оно показывает. 이것이 이제 영안이 되는 겁니다. И это говорит о том, что Энэ у нас сүнслэг глаза. 내가 нүдэ 진리를 깨달으면서 би үннийг ойлгож мэдэж Бурхны хаанчлалыг харж Бурхны ажлыг харж То есть, получается, энэ шигээ би орч байна шүү дээ. Амен. я вижу небеса, и я в них вхожу, вступая в них. 아멘. Амен. 내 영의 이 영이 Миний сүнс үгийг хүлээн авахдаа энэ үгийн талаар 다시 말하면 хандаж байгаа хандлага 거기서 생깁니다. дахиад хэлэх юм бол сүнслэг хүч чадал эндээс бий болно. Амен. Слово Божие, да, именно я должен как бы вырабатывать в себе вот эти черты характера, чтобы понимать духовное. 왜냐하면 이 말씀은 운동력이 있잖아요. Почему? Потому что Үгэнд болсоо хүч чадал байна. действенно. 말씀 자체는 하나님의 인격이 Үг гэдэг нь Бурхны хүч чадал. Амен. 특히 진리의 말씀. Особенно Үнний үг истина. 그 말씀이 내 영 안에 들어올 тэр үг миний сүнсэн дотор орж ирэхэд 나를 움직이는 인격이 돼. намайг хөдөлгөж байгаа тэр Который управляет мною. сүнслэг хүч чадал шүү дээ. 이 세상에서 잘 어떻게 그냥 개선되고 그것을 지금 신경 쓰는 게 아니라 Би энэ дэлхий дээр амьдрахдаа Думать только о том, как мне улучшить, да, самого себя, живя в этом мире. 내가 영적인 사람으로서 сүнслэг хүний хувьд би яаж итгэлээрээ Сейчас должны думать, бол амьдрах вэ гэдэг нь чухал байна шүү дээ. должен двигаться именно по вере. 그래서 내 영의 소원이 막 일으켜져요. И тогда Тэгээ миний сүнсний тэр хүсэл мөрөөдөл духовные желания, бүгд хийгдэж үлдэгдэнэ. 다 알잖아요. потому что мы знаем, чего желаем. Махбодын хүслийг бол хүмүүс бүгд л мэдж байна шүү дээ. Мы не называем это желаниями. 욕심이에요. Мы говорим, Тэгээд махбодын хүсэл биш махбодын бол шунал 기대와 소원, 욕심 그걸 그 야심을 위해서 막 뛰어갑니다. 사람. тэгээд энэний төлөө хүмүүс бол гүйж байна шүү дээ. вот эти вот какие-то желания, какие-то хотения, какие-то амбиции человеческие, это все следует за этим. 그런데 내가 진리의 사람으로 살 때는 이 하늘에 대한 소원이 더 강해져요. Би үнний дотор үнний хүн болж амьдрахад сүнслэг ертөнцийн талаар маш их ойлгож хүч чадлаар бэлхэн дүүрэн болно. Небесном. 그래서 내가 하늘을 위해서 해야 되겠다. И что Би Бурхны хаанчлалын төлөө хийж үлдэн. 하늘을 위해서 Бурхны хаанчлалын төлөө би үнэхээр сайн хий. 이것이 더 강해져요. и это становится еще сильнее. 다시 말씀을 드릴게요. дахиад хэлэх юм бол 제가 한국에 있을 때는 би 전혀 생각도 없고 거기에 대한 계획이 없잖아요. Солонгост байхдаа Америкийн талаар ямар ч бодол байхгүй, төлөвлөгөөч байхгүй болж байна шүү дээ. У меня не было никаких планов относительно, да, той страны. 한국 사람은 자기가 한국에 있으면서 Солонгос хүмүүсийн хувьд Солонгост байж би энд яаж амьдрах уу гэл ийм Планы, да? төлөвлөгөөгөө зохион шүү дээ. 근데 미국을 딱 들어가잖아요. Но Харин Америк руу орох юм бол 바꿔야 돼요. все нужно бүгдийг өөрчлөх хэрэгтэй. 여기서 어떻게 적응하지? Тэг би энд яаж зохицон амьдрах вэ? 이 땅에서 내가 이걸 어떻게 먹고 살고 Би Америкт жижиг идэж ууж амьдрах уу? Энэ болгон бол өөр. Да, и уже у меня меняются планы. 그래서 지금 제가 어디에서 사느냐 따라서 Тэг би хаана амьдарч байгаагаас шалтгаалаад энэ бүх төлөвлөгөө бол өөрчлөгдөнө. Меняются мои планы и мои какие-то
Би сүнсээр дахин төрлөө 영적인 사람 됩니다. я становлюсь сүнслэг хүн болно. 하늘의 소망이 생겨요. И теперь у меня появляется надежда Тэнгэрт 진짜예요. и это по-настоящему. 내가 сүнслэг 하늘이 내 안에 있고 지금 하늘에 대한 Бурхны хаанчлал миний дотор байж 있기 때문에 жинхэнэ тэр Бурхны хаанчлал сүнслэг амьдрал бол үнэн учраас Небес, да, и не по-настоящему. 그래서 거기에 하나님의 나라에 тэнд Бурхны хаанчлалын талаар 대한 아니에요. 이제는 миний төлөвлөгөө биш жинхэнэ бодиттой амьдрал Строить планы относительно Царства Божьего. Я должен жить этой жизнью. 우리 요한계시록 22장 보세요. Давайте откроем Откровение Иоанна 22 главу. хичээл номын 22 И 15 12 보라 내가 속히 오리니 харагтун би удахгүй ирнэ хүн бүд үйлснийхэн дагуу уцаан төлөх шагнал би надтай хамт байгаа. Амен. Все грядущие Ишлэми 22-ийн 12 каждому по делам его. 아멘. Амен. 주님께서는 이 상급이라는 것은 절대로 예수. 세상에서 누리는 게 아니에요. Энэ шагналыг бол энэ дэлхий дээр бидэнд өгнө гэж хэлээгүй. Это не то, чем мы должны наслаждаться здесь на земле. 주님께서 딱 오실 때 상을 주는 것은 어디에 해당되는 거죠? Эзэн нэрхтээ шагналыг өгнө гэдэг нь хаана хамаатай зүйлийг хэлж байна. 주님이 오실 때는 우리가 부활이 되고 Эзэн нэрхэд бид нар бол 공중에서 만나게 되고 эзэнтэй бид нар тэнгэр дээр үүлэн дууцаж И мы просто будем уже готовы к тому, чтобы бодвол тэнгэр рүү орох тэр бэлтгэлийг хийнэ. Тэгээд тэнд энэ бол бидний шагналыг өгнө гэдэг нь энэ дэлхий дээр байгаа тэр шагналыг өгнө гэж хэлээгүй. 그 상을 말하는 건데 сейчас мы говорим именно о той награде, которую мы будем. Бид нар тэр тэнгэрт авах шагналыг хэлж байна шүү. 어떻게 준다고요? И он Яаж өгнө гэнэ? 예, 자기가 일한 대로 준다라는 것입니다. сказал, что Тэр өөрийнхөө хийж үйлсний дагуу шагналыг авнаа. Амен. 세상에 어떻게 살았느냐, 세상을 위해서 얼마나 하는 게 아니에요. ертөнцид яаж ажиллаж амьдэрсэн тэр талаар бол яриагүй. 세상에 있으면서 하늘을 위해서 어떻게 살았느냐 그 말입니다. но он будет Тэгэхээр дэлхий дээр амьдарч байхдаа Бурхны хаанчлалын төлөө яаж амьдэрсэн бэ гэдгийг л асууж байна шүү. 우리가 이제 우리 육신을 보잖아요. Бид нар махбодыг харъя. 좋은 거 하나도 없어요. на самом Энд бол сайн зүйл нэг ч алга байна. ничего хорошего. 왜냐면 육신의 정욕은 항상 Махбодын хүсэл ачаал гэдэг маань Бурхны хаанчлалын эсэргээ. Плотские, они всегда противятся Царству Божьему. 그 말씀에 써 있잖아요. И Слово Үгэн дээр бичсэн байна шүү. 세상과 보시되면 하나님과 대적이 되고 что если вы ертөнцийн найслах юм бол Бурхантай дайсан болно гэж. Богу, 지금 내 육신에 뭐 좋은 게 없어요. и поэтому Тэгээ миний махбодод дотор сайн зүйл алгаа. но есть только Харин нэг зүйл байна. очень Энэ бол маш чухал. 너무 싫어서 다 벗고 싶은데 이 육신을 вот я прям Махбодыг бол дургу махбодын хүсэл ачаал дургу учраас бүгдийг тайж хаяхыг хүссэн. Илч Паулын үед ч гэсэн тэгж хэлсэн шүү дээ. 했으면 좋겠다 но он 그렇게 же 말합니다. говорил, да кто Би бол хурдан энэ хувцас тайлахыг хүсэж байна. 근데 내가 육신이 있는 게 좋은 점이 딱 하나 있습니다. Тэгээ миний хувьд махбодтой байгаа нэг шалтгаан нь сайн зүйл, ганцхан зүйл байна. это шанс. Боломж. 내가 육신이 있는 한 하늘을 위해서 살 수 있는 기회입니다. То есть она предоставляет Энэ би махбодын дотор амьдарч байна гэдэг нь Бурхны хаанчлал сүнслэг ертөнцийн төлөө амьдрах боломжтой юм. 하늘을 위해서 내가 상급을 살 수 있는 기회예요. и это, конечно же, Тэгэхээр би тэнгэрт бол да, собирать шагнал хургах боломжтой. на небеса. 기회 자체도 없는 사람이 많습니다. И очень Тэгээд энэ боломжгүй энэ хүмүүс ч зөндөө байна шүү дээ. Энэ боломжийг алдаж байгаа хүмүүс. поэтому Тэгээд бид нэр энэ боломжийг алдаж болохгүй. 뭘 위해서 살자라는 것입니다. да, Энэ сүнсний төлөө амьдрья. 그런데 이제 내가 이 삶을 살면서 참 Тэгээд би энэ амьдралаар амьдрахдаа тийм надад бол амар байхгүй хэцүү. 왜냐면 이 성품, 성질, 성격 Ягаад тэгэхээр энэ бидний зан характер хизээч өөрчлөгдөхгүй. меняются. 운전할 때 성격 다 나타나요. Вот, например, Машин барьж байхад бидний зан характер бүгд л ижлэгдэн гарч ирнэ шүү дээ. 세상에 무슨 일 하면서 다 나타나요. то есть вот Тэгээд ертөнцид бид нар ямар нэгэн зүйл хийхэд бол энэ бүгд л зан характер гарч ирнэ. 가까이 놔두면 어떻게 되죠? Хоёр хорон цаг ойртуулахад бие биентэйгээ шууд л холбогдол. тут же начинает притягиваться. 육신은 똑같아요. И то, Махбодын хувьд ч гэсэн адилхан шүү дээ. 그러면 если, например, плоть предложить Арх аваад өгөх юм бол таймх аваачаад өгөх юм бол 세상에 뭐 즐기는 것 같아 되면 или вот эти вот все радости этого мира, 어쩔 수가 없어요. ертөнцийн тэр зүйлүүдийг аваачаад тавих юм бол яг цаарга байхгүй. 다 있기
Тэгээд энэ бол хүн болгонд байгаа учраас 열심히 회개하시고 И поэтому, кто видел та ваши бүгд гимшээд 그렇지만 기뻐하세요. Миний дотор баяр хөөрөө дүүрэн байхыг хүсэж байна. Энэ бол боломж шүү. 기회를 놓치지 말아야 돼요. Энэ боломжийг би алдахгүй байх хэрэгтэй. 여기에서 낙심하지 마세요. И Энд бүү зөвхөрөөрэй. опускать руки, 돈이 없다고, что нет Мөнгө денег, 내가 байхгүй. 원하는 대로 안 된다고. что не Миний получается. хүслийн дагуу болохгүй байна. 세상에 내가 뭐 정치원이 됐으면 그게 안 돼도 Да, что даже если Тэгээд миний хүсэж байгаа хүсэл биелэхгүй байсан ч гэсэн 하지만 비즈니스가 팍 터지면 좋겠는데 안 돼. бизнесээ ажилтнаа сайхан том хийгдсэн ба сайхан байдаг гэж болохгүй байх юм бол 제가 유튜브에 어떤 다큐멘터리 봤어요. би YouTube-ээс тэр зүйлийг харсан. 최근의 다큐멘터리인데 вот недавно Сүүлийн үед бол бичсэн зүйл байсан. Солонгосын талаар рассказывается о Корее. 근데 한국이 지금 한 달 안으로 Солонгосны сарын дотор 주식의 버블이 터졌어요. И то есть болол үн цаас маш их 그러니까 주식이 ну, акции, в общем, 너무 떨어졌어요. то есть получается, үн цаас бол маш их унсан байна. они упали резко в Корее. 그래서 지금 세상에 있는 사람들은 잘 느끼지 못했는데 한국이 먼저 무너졌어요. И Тэгээд энэ бол хүмүүсээ мэдрэхгүй нэ харин Солонгос хамгийн түрүүнд бол унсан. первое, да, этому подверглась Корея. 많은 분들이 몰라요. И очень многие Маш олон хүмүүс бол энийг мэдэхгүй. 지금 삼성하고 하이닉스하고 거기에 Samsung, Hynix тэгрэн гурван хүмүүсийн хувьд 떨어지면서 5-6% продажн акционеры, которые унж тэгээд тэдний хөрөнгө оруулсан тэр мөнгө бол бүгд байхгүй болсон байна. да, каждый день они падают на 5-10% и все. 그래서 많은 분들이 자기 빌린 Маш олон хүмүүсийн зээсэн мөнгө бүгд байхгүй болсон байна. Все потеряли. 지금 아직 사람들이 몰라요. И люди это Хүмүүс не тэрийг знают. сайн мэдэхгүй байна. 볼 때는 몇 개월 안으로 많은 사람들이 자살할 것 같아요. Но у меня такое Миний ощущение, хувьд бол Солонгостой бол олон хүн амиа алдах байхаа, амиа потому что горлох байхаа. Яагаад тэгэхээр очень серьезно. үн цаас 왜냐면 또 특히 이 주식이라고 하면 젊은 20대, 30대, 40대 20-30-40-тэй хүмүүсүүд энэ үн цаасыг маш их авсан юм байна. 20-летние, 30-летние люди, то есть молодые достаточно люди. 자기가 없는 것을 다 투자를 해버렸어. Получается, Тэр байгаа байхгүй зүйлээ бүгдийг шавхаад бид нар бол 난리 났어요. 난리 났는데 아무도 몰라요. 그냥 үн цаас унсан. сейчас получается Тэгээд хэн ч мэдэхгүй байна. Өө сайхан байна болж чинь гэж байдаг. 이제 몇 개월 안으로 또 내년에 Хэдэн сарын турш би хичээл харах юм бол в этом году через в течение нескольких месяцев, 근데 이제는 여기만 아니라 다른 데도 막 느끼고 있어요. что өөр газар ч гэсэн бас энийг мэдэрч байна. 우리는 10%가 떨어졌으면 일본에서 3-4% 떨어졌어요. то есть получается, если в Корее Солонгост 10% унсан бол Японд бол падают на 3, да, 3-4% унжчихтэй. 어쩔 줄 모를 거예요. 이제. и Америкийн хувьд ч гэсэн яхаа сайн мэдэхгүй. 지금 내가 비즈니스 차는데 아우 이것도 안 돼, 아우 저것도 안 돼, 막 짜증 나죠. Тэгээд бизнес ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол хэцүү байгаа байхаа. начинаешь нервничать. 근데 그것을 나의 영적 생활로 보면 안 돼요. Тэгээд энийг сүнслэг амьдралтайгаа холбож харж болохгүй. Духовной жизнью. 세상에 이제 내가 몸이 아파, 아우 몸이 아파, 아우 왜 이렇게 아파? Тэгээд миний бие өвдөд миний бие өвдөд би итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй байна гэж ингэж харж болохгүй. Болею, значит, все, ты какой-то вот недуховный, ты неправильно живешь духовной жизнью, поэтому ты болеешь. 물론 말씀에는 내 영혼이 잘된 Явган дээр чиний сүнс чинь сайхан 있죠. байгаа шиг бүхий л ажил өс чинь сэтгэл зүрх чинь сайхан байх болтугай гэж бичсэн байдаг шүү дээ. 내 세상의 일들이 Энэ сэтгэл чинь сайн хүн байгаа шиг гэж манай Монгол Библиэд бас бичсэн байсан. Тэр ертөнцид юу болно энэ бол миний сүнслэг байдал биш ээ гэдэг нь бас сайн мэдэх хэрэгтэй. 뭐냐면 그 과부의 두 렙도는 예수님께서 Тэр билсэн хоёр зоос өргсөн тэр эмэгтэйгийн хараад Есүс хэлсэн тэр эмэгтэй олон хүмүүсээс өргөж байгаа хамгийн их өргөлөө гэж хэлсэн шүү дээ. 하늘에서는 상급이 제일 큰 Тэр хүний хувьд бол энэ газраас илүү тэнгэрт бол шагнал агуу гэж хэлж байна. Чем другие. 아시겠죠? 그래서 뭐 없다고 뭐 안 내고 그러면 안 돼요. Байхгүй гэдэг тэгэл өгөхгүй юм тийм гэдэж болохгүй. 시간 없으니까 뭐 봉사 안 하고 Вот нет времени. Цаг байхгүй учраас ажил тул И если мы буханд өөрчлөхгүй гэдэж болохгүй. 그런 것에
бид нар үнэхээр энэ тэнгэрлэг сүнслэг ертөнцийг ойлгож мэдэх юм бол 나를 위해서 할 일을 한다라는 겁니다. хийх ёстой зүйлээ бид нар хийнэ. Будут делать, совершать дела ради Царства Божьего. Амен. 아멘. 이거 내가 지금 영적 생활은 바람이 부는 Сүнслэг амьдрал гэдэг мэн салхиансар шааш явах мэддэгтэй адилхан. 세상에는 어떻게 되든 ертөнцид юу болж ертөнц зогссон ч хамаагүй. Да, какие бы они ни совершали поступки. 하늘은 시간표가 있습니다, 여러분. Тэнгэрийн хувьд бол цагийн хуваар гэж байна. Тоже есть Хөдөл нь время, небеса двигаются. 예, 지금 부활해서 우리가 다 들어가서 막 이 시간이 다 있어요. 시간표가 다 있어요. тэгээд бидний амьдлал шиг бол энэ бүх зүйл бол цагийн хуваартай. 그 시간표가 더 중요하죠. И вот это Тэр цагийн хуваар л маш чухал шүү дээ. расписание, оно намного важнее. 언제 내 세상 일이 터지냐? 그거보다 지금 이거 첫 부활이 더 중요해요. Сейчас это Хизээ миний амьдрал тэр гайхамшигтай зүйл болохоос илүүгээр бидний анхны амьдлал чухлаа. 적으로 Би сүнсээр яаж юу хийж байна? живу именно духовно. 내가 영의 사람인데. То есть Би сүнслэг хүн шүү дээ. духовным человеком ради небес. 아멘. Ямаа 교회 생활 잘 해야 돼요. чуулганы амьдралаар бид нар сайн амьдрах хэрэгтэй. Личной жизни в церкви. 진짜 이 진리의 말씀대로 Чихний үгийн дагуу бид нар дагаж хийж үйлдэж амьдрах хэрэгтэй. 아멘. Амен. 시간이 너무 가서 За цаг их явсан байна. 다음 주로 이제 밀고 무엇을 해야 되냐 몇 가지를 이제 말씀드릴게요. Дараагийн 3 дахь өдөр үргэлжлүүлээ юу хийх ёстой бэ гэдгийг би бас хэлье. 오늘은 이것만 잘 이해하시면 됩니다. Тэгээд өнөөдөр энийг сайн ойлгоход болно. Попробуйте понять это, о чем мы говорили. 내 영적 생활을 육으로 판단하지 말자. Что Миний сүнслэг амьдралыг махбодын дагуу бөгнөхгүй байя. материальной, с плотской точки зрения. 아멘. 아멘. 무슨 일이 있어도 Юу ч болж байсан Иесусийн хувьд та нарын хийсний дагуу шилсэн. Да, будет воздастся тебе. 지금 세상 일을 말하는 게 아니에요. И это ертөнцийн ажлыг бол хэлээгүй. 아멘. Амен. 지금 일한 대로. 그러니까 너희가 신앙생활을 по 어떻게 делам 했느냐? твоим. Та нар итгэлийн амьдралаар яаж амьдарч байна? 그걸 위해서 우리는 막 Тэр шагналын төлөө бид нар бол гүйж байна шүү дээ. Направлению к награде. 여러분 제가 조금 요만 말하고 이제 끝날게요. Я вот сейчас За хэнийг хэлээд дуусгая. 아쉬움이 있어요. есть такой Харамсмар нэг зүйл байна. 요즘 시대의 사람들을 보니까 Одоо энэ цаг үеийн хүмүүсийг харах юм бол би одоо энэ цаг үеийн хүн биш юм шиг байгаа тийм. 하여간 저는 아직도 이 AI를 이 챗GPT를 어떻게 ChatGPT AI яаж хэрэглэх вэ сайн бичихгүй. 그래서 우리 이번 한국 노회 때 챗GPT 배우기 그렇게 추천이 됐어요. И, значит, Тэгээд было, нам говорили, что нужно научиться пользоваться солонгостой энэ ChatGPT-ийг сурах гэдэг би бол Попробуй получить. явж сурч ирнэ. 요즘 시대 애들은 너무 잘해요. Но вот, Одоо энэ цаг үеийн хүүхдүүд бол маш сайн хийж байна. хорошо владеют. 요즘 시대 애들의 인스타그램, 유튜브 그런 거 다 한번 보면 저를 어떻게 만들지? Тэгээд хүүхдүүдээ хийж байгаа энэ тэр хийж байгаа зүйлүүдийг хараад энэ яаж хийж байна л гэж 신기해요. харж байна. Маш сонирхолтой. 인플루언서들을 보면 다 젊은 애들이에요. И вот Бүгд залуучууд. они все в основном молодые. 근데 제 아쉬움이 뭔지 알아요? Но знаете, в чем Эндээс харамсмар зүйл юу вэ гэхээр 이 채널은 자기 계정은 너무나 잘 돼 있는데 өөрийнх нь тэр И знаете, вот они так хорошо хувийн тэр интернетээр тавьж байгаа зүйлүүд нь маш гоё сайн тэгтэй. Чуулганых бол тийм сайн чуулганыхаа сайн хийж чадахгүй юм шүү дээ. 그 인플루언서 돼 갖고 뭐 만드는 것보다 교회를 더 신경을 쓴다. 와우. Тэгээд өөрийнхөө тэр интернетээр тавьж байгаа зүйлээс илүү чуулганыхаа тэр зүйлүүдэд илүү анхаарлаа тавина. церкви больше, да, как бы было это здорово. 와, 그거는 진짜 상급인데. Но вот Хин бол энэ гайхамшигтай шагнал шүү. 교회를 위해서 연구도 안 하고 но они ничего не 자기 стараются, 위해서 да, 연구해요. Чуулганы төлөө ямар судалгаа хийхгүй тэр өөрийнхөө төлөө судалгаа хийгээд өгдөг. 진짜 교회 이미지 참 어떻게 막 그런 게 많지 않아요. Тэр чуулганы болвол тэр зүйлүүдийг яаж хийх үгүй судалдаггүй. имидж церкви.
일한 대로 예수님께서 말씀하셨습니다. Есүс хэлсэн та нарын ажилласныхаа дагуу 우리가 шагнал авна. 열심히 합시다. Бид нар Тэнгэрийн бурхны хаанчлалын төлөө гал халуун зөв сэтгэлээр Давайте станем хийе. Гал халуун салхи болцгоё. Аамен. 기도하시겠습니다. 하나님 감사드립니다. Бурхан эзэн минь танд талархъя. 말씀을 주시고 Бид нар бидэнд